Татварын улсын байцаагч, татварын ерөнхий газрын олон нийтийн харилцах төвийн одоо мэргэжилтэн Батцэнгэл ирсэн байгаа. За танд өглөөний мэнд хүргэе. За өнөөдрийн хувьд бол аж ахуйн нэгжийн хувьд тэр дундаа хуулийнхын талаарх мэдээлэл үзэгчдэд хүргэнэ гэсэн тий. За хоёлаа мэдээлэл эхлэе. Тэгээ. Тэр зэрэг Монгол улсад бол 1992 онд нөгөө шинэ үндсэн хууль батлагдсан. За энэ үндсэн хуулийн өөрчлөлтөөр бид бол нөгөө төвлөрсөн төлөлгөөд эдийн засгаас зах зээлийн эдийн засагт эргэл зүйтлэлгүйгээр шилжиж орсон тийм үү. Тэгэхээр зэрэг энэтэй зэрэгтэй 1992 онд бол орчин цагийн татварын алба үүсэн бий болсон. За ингээд орчин цагийн татварын алба үүсэн бий болоод 5 төрлийн татварын хуулийг анх боловсруулж одоо батлуулж мөрдөж ирсэн. Нэг нь бол одоо аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль. Тухайн үед бол аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын тухай хууль гэсэн нэртэй юм хууль байсан. Тэгэхээр зэрэг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль маань бол энэ өнгөрсөн одоо нэг 30 гаруй жилийн хугацаанд бол 2 удаа шинжлэгдсэн. 2006 онд шинжлэгдээд 2007 оноос нэг мөрдөгдсөн байгаа нь. За хамгийн сүүлийн шинжлэлт бол 2019 онд шинжлэгдээд 2020 оны 1 сарын 1-ээс мөрдөж эхэлсэн ийм хууль байж байгаа. За 25 онд бол бас дахиад нөгөө аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль маань шинжлэгдэх тухай асуудал яригдж байгаа. Төслийн өөрчлөлт өргөн баригдсан яваад байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдөр бол бид нар яг одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа буюу 20 оны 1 сарын 1-ээс одоо мөрдөж эхэлсэн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн талаар товч тайлбарлая гэж бодож байна. За тэгэхээр зэрэг энэ 20 оны шинжилэлээр ер нь энэ аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд ямар гол өөрчлөлтүүд орсон юм бэ гэхээр зэрэг нөгөө жижиг дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжиж чиглэсэн маш томоохон зохицуулалтууд орж өгсөн. Тухайлах юм бол энэ 20 оны хуулийн өөрчлөлтөөр бол нөгөө одоо бид нар яриад байгаа хэлбэршүүлсэн горим гэж нэрлэдэг байгаа тийм ээ. Энэ одоо хэлбэршүүлсэн горимор буюу нийт орлогоосоо 1% татвар төлөх ийм одоо тогтолцоо. Тэгээ жилд нэг удаа тайлан өгдөг ийм одоо зүйл яригдж одоо батлагдсан. За дараад нь бол мөн одоо жижиг дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжиж чиглэсэн за 300 сая хүртэл одоо татвар ногдох орлоготой аж ахуйн нэгж бол борлуулалтынхаа орлогоор 1% татвар төлдөг. За 300-аас 1.5 тэрбумын хооронд одоо орлоготой аж ахуйн нэгж бол 10%-аар ногдуулаад 90% буцааж авдаг энэ зохицуултууд орсон. Дээр нь одоо өмнө бол 2007 оны өөрчлөлтөөр бол нөгөө нэг 4.10-ийн систем гэж бид нэр ярьдаг байсан. Гадны хөрөнгө оруулалтуудыг татахын тулд бүх татврынхаа хувийг 10% болгож тогтворжуулсан байхгүй юу? Харин 2020 оны одоо өөрчлөлтөөр бол аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль дээр хичээлэхэд 6 тэрбум хүртэл 10%-аар ногдуулаад 6 тэрбумаас дээш бол 25%-аар ногдуулдаг ийм одоо шатлалыг оруулж ирсэн ийм зүйл байж байгаа. Та сая ихэнд хэлээ жижиг дунд үйлдвэрлэгчдийн маань хувьд бол энэ татварын бас тодорхой хувийг бүрдүүлж байгаа хүмүүс шүү дээ тийм ээ. Тэгэхээр бол яг энэ татварын хөнгөлөлт одоо хуулийн заагдсан зүйлүүд бол маш том нөлөө үзүүлж байгаа л гэж харж байна тий. Одоо энэ татварын хууль тогтоомжууд дээр чиглэхэд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар тэгтэл 33 төрлийн хөнгөлөлт байдаг байхгүй юу? За эдгээр одоо 33 төрлийн одоо хөнгөлөлтийн одоо дийлэнх нь бол үндсэндээ жижиг дунд аж ахуйн нэгжүүд рүү чиглэсэн. За дээр нь бол яг хөө мэдээж санхүү төсвийн бодлогын хүрээнд эдийн засагт чухал нөлөөтэй салбаруудыг одоо дэмжиж чиглэсэн ийм одоо өнгөлөлт чөлөөлөлтүүд маш их байж идэг гэсэн үг юм бол. За дараагийн мэдээллийг харъя. Тийм дараагийнх нь бол одоо энэ аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хэн төлөх вэ гэдэг асуудал байж байгаа. Өөрөөр хэлбэл албан татвар төлөгч нь хэн юм бэ гэдэг зүйл байж байгаа. Тэгэхээр зэрэг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу бол албан татвар төлөгчийг бол бид нар хоёр ангилж байгаа. Ер нь бол тэр нь юу вэ нөхөр зэрэг Монгол улсад байрладаг албан татвар төлөгч нөгөөх нь Монгол улсад байрладаггүй албан татвар төлөгч гэж. Монгол байдаггүй хэрнээ гэсэн. Монгол улсад байрладаг гэдэг нь бол одоо бид нар ойлгож байна. Монгол улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан. Тэгээд удирдах дээд байгууллага нь Монголдо байж идэг ийм одоо аж ахуйн нэгжүүдийг бол бид нар Монгол улсад байрладаг албан татвар төлөгч гэж нэрлэдэг. Хоёр дахь нь бол одоо тэр Монгол улсад байрладаггүй албан татвар төлөгч гэж. Яг одоо тухайн аж ахуйн нэгж нь Монгол улсад одоо нөгөө удирдах дээд байгууллага нь байхгүй ч гэсэн за магадгүй одоо төлөөний газараараа дамжуулаад Монголд үйл ажиллагаа явуулж байгаа салбарууд одоо байж идэг жишээлбэл Toyota-гийн үйлдвэрийн одоо дистрибьютор байж идэг үстэй манай чинь тийм ээ. Тэгээд ерөн компаниуд байдаг. Яг тэрүүнтэй адилхан төлөөний газараараа дамжуулаад үйл ажиллагаа явуулж байгаа болвол Монголд байрладаггүй ч гэсэн бас албан Монголоос орлого олж штэ. Тийм учраас Монгол улсад байрладаггүй албан татвар төлөгч гэж байгаа. За төлөөний газаргүй ч гэсэн ер нь бол Монголоос орлого олж байгаа. Монгол улсаас их усүртэй орлого олж байгаа аж ахуйн нэгжүүдийг бол бид нар Монгол улсад байрладаггүй албан татвар төлөгч гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр зэрэг төлөөний газар гэдэг маань бол ерөнхийдөө бид нар ойлгож байгаа бох тийм ээ. Одоо яг удирдах дээд байгууллага нь байхгүй ч гэсэн тухайн одоо тэр аж ахуйн нэгжийн тодорхой нэг хэсэг нь Монголд одоо үйл ажиллагаа явуулж байгаа одоо салбар төлөөлөгчийн газар нь за үзэсгэлэн худалдаа байдаг шүү дээ. Тэгнэ гэсэн үг. Тэгэхээр зэрэг эдгээрийг бол одоо бид нар Монгол улсад байрладаггүй албан татвар төлөгч гэж нэрлэдэг байна. Тэгэхээр зэрэг энэ Монгол улсад байрладаг, байрладаггүй гэж ангилаад байгаагийн гол шалтгаан нь юу вэ нөхөр зэрэг
эдгээр аж ахуйн яг ямар орлогод нь Монгол улсад албан татвар ногдуулах юм бэ гэдэг тухайн асуудал байгаа. Ялгаа бас байна гэсэн байна. Өөрөөр хэлэх юм бол Монгол улсад байрладаг албан татвар төлөгчийн хувьд бол Монгол улсад олсон орлого, Монгол улсаас их үүсвэртэй орлого, дээр нь гадаадад олсон орлогоос нь Монгол улс татвар авна. Яг тэгэхээр тийм Монголын аж ахуй нэгж байгаа юу? Харин эсвэргээрээ Монгол улсад байрладаггүй албан татвар төлөгчөөс бол зөвхөн Монгол улсад олсон орлого болон Монгол улсаас их үүсвэртэй орлогоос нь л татвар авчих. За энүүтэй холбоотойгоор ер нь бол татварын хууль тогтоомжийн хүрээнд за хоёр зохицуулт байгаад байдаг. Нэгдүгээрт нь бол давхар татварын гэрээ гэсэн ойлголт байгаад байдаг. За энэ давхар татварын гэрээ гэдэг нь юу хэлж байгаа нөхөр зэрэг тэр гэрээ байгуулсан хоёр улс нэг төрлийн орлогоос татварыг давхардуулан авахгүй байх тухай ойлголт байж штэ. Хэрвээ Монголд авчих юм бол давхар татварын гэрээтэй өөр оронд авахгүй. Эсвэргээрээ тэр оронд татварыг ногдуулаад авсан байх юм бол Монголд төлөх татвараас нь хасаж доошноос гэдэг юм уу тийм. Хоёрсод хоолнд нь төлөхгүй юм байна. Аль нэгэнд нь төлөөд нөгөө талд нь бол яг нь төлөх татвараас хасаж тооцно. Тэгэхээр зэрэг Монгол улсад одоогоор бол яг давхар татварын гэрээтэй 26 орн байж байна. Тэгэхээр зэрэг энэ 26 орны хувьд бол яаж яах вэ гэхээр зэрэг бид нар татварыг давхардуулахгүй гэсэн үг. За нөгөө төгөөр энэ давхар татварын гэрээтэй бас хойлж ойлгоод байдаг нэг зүйл байгаад байдаг. Тэр нь татварын асуудлаар харилцан мэдээлэл солилцох эрх зүйн боломжтой улс гэсэн ойлголт байж байдаг. Энийг татварын аж ахуйн нэгж орлогын албан тухай хууль заасны дагуу татварын ерөнхий газраас жил болгон бас шинжилгээд гаргаж идэг. Одоогоор энэ жагсаалтанд 143 орн байна. Тэгэхээр зэрэг ийм 143 оронтой бид нар татварын мэдээллийг харилцан солилцдог гэсэн үг. Тэгэхээр зэрэг энэ 143 оронд үйл ажиллагаа явуулаад орлого олж байгаа аж ахуйн нэгжийн орлого юм нь бол бас Монгол улсын татварын мэдээллийн санд бүртгэгдээд явах тухай ойлголт байж гин гэсэн үг шүү дээ. Ер нь бол тийм уялдаа холбоотой байна гэсэн. Уялдаа холбоотой. Тэгээ яг энэ хүрээндээ татварын мэдээллийг хоорондоо харилцан солилцдог ийм 143 орн. За бүр яг давхар татварын гэрээтэй 26 орн байдаг байх нэ л гэж ойлгож байна. Тийм байна. За ингээд татвар төлөгч маань бол ингээд Монгол улсад байрладаг болон байрладаггүй албан татвар төлөгч гэсэн ийм хоёр ангилалд байна гэж. За дараад нь бол бүгдээрээ яг ямар орлогоос нь татвар авдаг юм бэ гэдгийг товч тайлбарлая. Тэгэхээр зэрэг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль заасны дагуу бол аж ахуйн нэгжийн олж байгаа орлогыг дахиад татвар нь 4 ангилж байгаа юм. За нэгдүгüүрт нь үйл ажиллагааны орлого. Яг тэр нөгөө зараад орж ирж байгаа орлого. Тий, үйл ажиллагааны орлого. Яг тухайн аж ахуйн нэгж чинь нэг улсын бүртгэлийн гэрчлэгээ гэж байгаа шүү дээ, тий. Тэр улсын бүртгэлийн гэрчлэгэн дээр ямар үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн тэр үндсэн үйл ажиллагааны үйл ажиллагааныхаа дагуу олж байгаа орлогоос нь бол мэдээж татвар авна. Энэ бол мэдээж аж ахуйн нэгжийн орлогын албан татварын гол хэсэг байна. За энэ үйл ажиллагааны орлогоос татвар авахдаа бол нийт олсон орлогоос нь тухайн үйл ажиллагааг явуулахтай холбогдсон гарсан зардлыг хасаад цаана үлдсэн ашгаас нь нийт дүнгээс нь биш юм бэ тийм ээ. Ашгаас нь аавна гэсэн. Үйл ажиллагааны орлогоос бол би 10 төгрөгийн орлого олсон. Энэ 10 төгрөгийн орлого олохын тулд би 8 төгрөгийн зардал гаргацсан гэх юм бол хасаад үлдсэн 2 төгрөг буюу ашгаас нь албан татвар авдаг ийм зүйл байж байгаа. За энийг бас зөв ялгаж салгаж ойлгох хэрэгтэй юм биш үү те. Тийм. Тэгэхээр зэрэг яг энэ аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээр нийт дүнгээс нь авдаг орлогууд бас байна. Татвар авдаг. Үйл ажиллагааны орлогын тухайд бол яг ашгаас нь авдаг. За дараагийн нэг багц орлого бол хөрөнгөний орлого. Өөрөөр хэлэх юм бол нэг аж ахуйн нэгж чинь тодорхой хөрөнгө өмчлөөд эзэмшээд тэр хөрөнгөнөөсөө орлого олж болно гэсэн үг шүү дээ. Хөрөнгөө түрээслүүлээд орлого олж болно, эрхийн шимтгэлийн орлого олж болно. Хөрөнгө гэдэгт нэг хувьцаа үнд цаасууд байж байгаа юм бол ногдол ашигын болон хүүний орлогод олж болно гэсэн үг тийм үү? Тэгэхээр зэрэг энэ дээр түрүүний таны хэлсэнчлэн тэр нэг эрхийн шимтгэлийн орлого ямар нэг оюуны өмчч юм уу те би тус хөрөнгө өмчлөөд тэрнийгээ бусдад ашиглуулсныхаа төлөө орлого олж болох ч штэ. Энэ эрхийн шимтгэлийн орлого, хувьцааны ногдол ашигын орлого, за бонд болон үнд цаасны хүүний орлогоос бол нийт дүнгээр нь хэдэн төгрөгийн орлого олсон. Яг шууд тэр олсон орлогын нь 10%-аар шууд тогтмол татвар авчдаг. Харин хөрөнгө гийн орлого дээр түрээсийн орлого байж болно. Бид ч жишээлхэд барилга гихтэл ашигладаггүй, барилгынхаа ашигладаггүй хэсгийг бусдад түрээслүүлэх замаар орлого олж идэг үстэй тийм ээ. Түрээсийн орлогын хувьд бол тэр түрээсийн гэрээний дагуу олсон орлогоос тэр түрээсийн хөрөнгийн ашиглалттай холбоотой зардлыг хасаад бас дахиад зөрүүгөөснө. Сүүхийн мөнгө, тогны мөнгө гэх мэтчлэн зарлуудыг хасаад гэсэн үг төлсөн байх юм бол тэрийг хасаад тэр зөрүү ашигаас нь татвар авна. Ер нь бол энэ дээр бас нэг зүйлийг хэлэхэд нийт дүнгээс нь авж байгаа татварууд бол ихэвчлэн дандаа тогтмол хувь хэмжээгээр бодогдоод за тэгээд тэр татварыг нь бол яг тухайн орлогыг олгож байгаа этгээд суутгаж аваад төлж идэг.
тухайн аж ахуйн нэгж өөрөө төлөх байх нь шүү Тийм дээ. байна. Судалж аваад төлж идэг. Харин тэр нөгөө орлогоос холбогдох зардлыг хасаад за нөгөө нэр томьёоны хувьд бол татвар ногдуулах орлого гэж нэрлэдэг байгаа. Татвар ногдуулах орлогыг тодорхойлоод эндээсээ төлж байгаа татварыг бол яг нөө аж ахуйн нэгж өөрөө тодорхойлоод ягаад гэхээр зардлаа өөрөө л нотлно шүү дээ. Би ийм орлого олсон, энэ орлогыг олохын тулд энэ төр ийм зардал гаргасан, зөрүү ийм төрлийн ашгаас нь би татвар төлнө гэдгийг аж ахуйн нэгж өөрөө тодорхойлоод төлдөг. Тэгэхээр зэрэг энэ нөгөө аж ахуйн нэгж өөрөө тодорхойлж төлж байгаа нөгөө ашгаас төлж байгаа татварын хувьд бол нөгөө ашгаас төлөх хэвээр олон төрлийн орлогод байна шүү дээ. Тэр бүгдийг нийлүүлж ягаад нөгөө түрүүний хэлсэн нөгөө 6 тэрбум хүртэл байна уу, 6 тэрбумаас дээш байна уу гэдэг зүйл дээр одоо нөгөө шатлал татврынхаа хувь хэмжээг тогтоогоод явдаг гэсэн үг. За дараад нь бол 3 дахь багцсан төрөл одоо орлогын төрөл нь бол хөрөнгө борлуулсан шилжүүлсний орлого. Хөрөнгөний орлого бол нэг хөрөнгө эзэмшчихгээл тэр хөрөнгөө ашигласныхаа төлөө олоод байна. А гэтэл хөрөнгө борлуулсан шилжүүлсний орлого бол нэг удаагийн шинжтэй. Одоо жишээлбэл үйл хөдлөлт хөрөнгө борлуулсны орлого гэх юм бол нөгөө өөрт байгаа үйл хөдлөлт хөрөнгөө худалдаа борлуулчаар зараад тэр чинь миний өмчөж болчихно. Тийм. А тэгэхээр би нэг л удаа орлого олно гэсэн үг. Харин нөгөө үйл хөдлөлт хөрөнгөө би түрээслүүлээд орлого олоод байгаа юм бол жил болгон олоод байх гэж байна тийм. Тэгэхээр зэрэг тэр нь хөрөнгөний орлого гэж нэрлэж байгаа сая тийм үү. Харин хөрөнгө борлуулсан шилжүүлсний орлого гэдэг маань бол яг нөө өөрийн одоо өмчилж байгаа хөрөнгөө бусдад худалдан борлуулах замаар орлого олж байгаа тохиолдол гэсэн үг. За энд бол одоо бас үндсэн 4 төрлийн орлогыг хамааруулж ойлгож болохоор байна. Үйл хөдлөлт эд хөрөнгө борлуулсны орлого байж болж байна. За төрийн байгууллагаас олгосон эрх ямар нэгэн одоо эрхүүд байж гин тийм ээ. За борлуулсны орлого байж болж байна. За мөн нөгөө аж ахуйн нэгж чинь хувьцаа үнцээс өмчилж иж болно шүү дээ. Бусад аж ахуйн нэгж те. Энгийн болон даваа эрхтэй хувьцаа, за бонд, өөрийн байдгийн хөрөнгө оруулалт хийгээд авцсан байж болно. Тэгвэл тэднийгээ бас зарж болох гэж байна. За мөн одоо өөрийнхөө бүртгэлд байж байгаа хөдлөх болон одоо хөдлөх хөрөнгө болон одоо бие тус хөрөнгүүдийг бас зарж борлуулж болно. За энэ болгон дээр нөгөө татвар ногдуулах орлогын тооцоолно. Ямар дүнгээр татвар ногдуулах юм бэ гэдг нь ялгаатай байж байгаа. За маш олон талын хэрэгтэй мэдээллүүдийг авлаа. Дараагийн хэсэгт эргээд уулзъя. Үргэлжлүүлээ. За тэгээ. Баярлалаа. За манай студид татварын ерхий газрын олон нийтэд харилцах төвийн татварын улсын байцаагч Батсангал ирж та бүхэндээ өнөөдрийн хувьд бол аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн талаар мэдээллүүдийг та бүхэндээ бүр дэлгэрэнгүйгээр одоо хэд ангилж бас ямар зүйлүүд байдаг юм бэ гэсэн мэдээллүүдийг хүргэлээ. За бид 14 хоногт нэг удаа татварын мэдээллүүдийг та бүхэндээ цуурлаар хүргэх шүү үзэгчтэй.